Мөх жаргалаа. Миний хөө нааширта. Наавынхын төрөвчөнд нэг 20,000 төгрөг байсан чинь байхгүй болцсон баг. Би мэдгүй шүү дээ. Би аваагүй. Аав нарийн чамайг өчигдөр найзуудтайгаа гарна хэрчэн авсан юм болов гэж бодохгүй юу? Үгүй би аваагүй. Миний хөө ер нь мөнгө төгрөг хэрэгтэй бол аавдаа хэлээд авч байгаарай заа юу. Миний хөө худлаа ярьж болохгүй ш. Аавдаа үнэнгээ хэлж ивэл аав нь хүүгээ загнахгүй шүү дээ. Аав нь хүүгээ зодохгүй тэгээд мөнгө төгрөг хэрэгтэй бол аав нь өгөн заа юу. Тэр үнэнгээ хэлж зодохгүй юм. Юу гэж аав нь хүүгээ зодж ид. Хэрвээ аав чинь үннээ хэлчихээ аав нөөх зодохгүй гэвэл чи үннээ хэлвэл чамайг зодно. Харин худлаа хэлвэл бас л зодно. Харин юу ч хэлгүй нуувал ялгаагүй л зодно. Тэгэхээр зүгээр л дахиад тийм үү идэл битгий гэрээ за. Үнэнгээ хэлвэл зодохгүй шүү дээ хүүгээ. Тэгвэл ааваа би авчихсан шүү дээ тэр 20k гэж. Тэгээд би наавар чинь сайхан найзтайгаа бисэд оолцсон. Тэгээд дээр бас нэг дөрөвснээс чи 10k алгуулсан шүү дээ. Тэгээд реклам хийдсэн. Та нэг гээд согт өрсөн дээ. Тэгээд өглөө осолдсон дөрөвснээ бүх мөнгө чи алгуулсан шүү дээ. Бас би авцсан байхгүй. Юу нааваа би байнга авдсан шүү дээ. Тийм үү. За маа миний хөө. За нааш хүрээд ямар хөөрх юм. За нааш. За цааш хар миний хөө. Тий. Аваа би энэ бодлогыг бодож чаддгүй та надад заагаад өгөөч. Аль дээ. Гэн ч одоо миний хүчээ цэвэрхэн бичлээ. Хэрвээ аав чинь чиний асуусан бодлогыг биш цэвэрхэн бичгийг чинь л харж байвал тэр чиний бодлогыг ойлгохгүй байна л гэсэн үг. Тэгэхээр тэрнээс математик дахиж хизээж бити асуу. Харин түүх асуувал дуржигэн тал ярих юм билүү? Ингээд гой цэвэрхэн бичих юм бол наа чи аянда зөв юм шиг харагддаг байхгүй. Гой цэвэрхэн бичсэн юу? За аав мэдээ үзэж чинь. Яа тань 100% цэвэрхэн бич. Цэвэрхэн бичиж үү? Гой цэвэрхэн бичээ тань 100% гой цэвэрхэн бич. Тэгвэл аж зөв болчихно. Хүй аавта архиуц юм уу? Аав нэг ажлынхантай жоохон суухгүй юу? Яана аава та согтуу шүү дээ. Ээж мэдвэл таныг даална шүү дээ. Та ээжээс айхгүй нү? Аав нь ээжээс нь айн гэж байхгүй шүү дээ миний хөө. Хэрвээ аав чинь би ээжээс чи юу гэж яаж идгийг гэдэвэл тэр ээжээс чи үхтлээ айдаг гэсэн. Ээжс л аавс нь айдаг байхгүй юу? Ер нь аав нь бас энэ гэрт хэн эзэн бэ гэдэг мэдрүүлэх гэж бодоод байгаа. Ийм хүн эр хүний толгой дээр гарна гэдэг чинь оогийн занд бохгүй юу? Хар гэртээ хаан, бор гэртээ богд гэж. Би оосны өнөөдөр яадгийг? Яасан гинэ? Ой, ээж чи байсан. Бас. Чавд хэлэхгүй яасан бэ хөө? Юурэн аав готалтайгаа ороод ирсэн. Хөөс. Таагаа яадаг гинэ? Яасан бэ аа? Юу, яаснаа мэдэхгүй нөө чи. Хэрвээ аав чинь чамайг ямар ч шалтгаангүй загнаад өөрөө ч ямар шалтгаанаар загнаж байгаагаа мэдэхгүй байх юм бол шалтгааныг нь ээж чинь л мэдж байгаа да. Би яасан? Ээж чи чамайг болохгүй байна. Ороо хэдүү хэлээд их чинь. Аялаад байгаа чи. Ээж мэжихийн өөдөөс олон юм яриад нүгөө юу? Үгүй. Даган багаарай. Түрүүн дэлгүүр гараад ирэхэд нь одоохон гэсэн тал ингэж байгаа юм байна. Хаваа намайг уучлаарай. Юу яасан? Би яг нөгөө найзтайгаа гадаад оолж байгаад тэгээд нэг машиныг жоохон дүрсгүүдмөр санагдаад дөрөв дугуйг шивээ ийцэн чинь таны машин байсан бэ? Юу? Миний машины дөрөв дугуйг шивсэн. Ямар мундаг хүү вэ миний хүү чинь? Хэрвээ аав чинь чамайг юу ч хийсэн магтаад миний хүү сайн байна, мундаг байна, гоё байна гэдэвэл тэр согтуу байна гэсэн үг. Гээ аав нэг энэ жилиг 4 дугуй авчих гэсэн чи ээж нь энэ одоо байгаа халзан дугуй чи явчихна гэд ерөөс дугуй авахуулахгүйсэн бохгүй. Тэгсэн чи миний ухаантай хүү шивдсэн биш. Аль нааш аав дүүсээ. Яа та согтуу юм. Гөө аав нөө гол шүү дээ. Аав нь хүүдээ гоё pop cap авчирсан. Унаа чи юу яаваа? Энэ ундаа байхгүй юм минийхөө. Энэ ардаа газтай юм уу газгүй усан дээр энэ таглагыг аваад энэ таглаг хийгээл дарж сэгсээл болоо. Тийм минийхөө энэ ардаа ямар ч нэмэлт сахаргүй яг гоё байгалийн амтаараа. За айгуу гоё юм да. Ингээд. Сэгсэр. Ингээл болоо минийхөө. Гоё амт юм биш та өөрөө уус юм уу? Аав зөндөө босоо минийхөө маа. Хэрвээ аав чинь аав нь идчихсэн миний хүү өөрөө ид гэж хэлж ивэл тэр зүгээр л миний идэж үзээгүй хүмүүн идэж үзээсэй гэсэндээ л чамд өгж байгаа.
Та уухгүй юу? Аав зөндөө босоо минийх. Минийх үү? Хэсэг хугацааны дараа Гоё юм байна биш. Afrika bi toute l'aide